Дэлхийн лотерей Монголд үндэсний лотерей. Сайн бацхан үзэгч та бүхэнд орой мэндийг хүргэе. Үндэсний лотерейн нэвтрүүлгийн дугаар эхэлж байна. Үзэгч та бүгдийг, үндэсний лотерейч та бүгдийг Азийн тэнгэр ивэх болтугай. За ингээд дөрөвдөгийнхэн тохирлоо эхлэе. За үзэгчтэй бид бүхэн үндэсний лотерейн нэвтрүүлгээ 17 цагаас 2-4 хагас өдрийн 17 цагаас туул рестораны чангуурт байрлах үндэсний лотерейн төв офсээр бид бүхэн нэвтрүүлгээ бэлддэг билээ. 19 цагийн мэдээллийн хөтөлбөрийн араас үзэгч та бүхэндээ хүрдэг үндэсний лотерейч та бүгдийн Азийн тэнгэр гэж Азтан болоосоо гэж би уриалж байна, өрөөж байна. За тэгээд дөрөвдгийн тохирлол тэгээсийн хооронд та бүхэн дөрвөн тоо сонгосон дөрвөн тоо тань энэхүү гурван машины аль нэг давцсан дээр гарч ирэхэд та Азтан болох боломжтой болж байна. За магадгүй та хэдэн төгрөгөөр оролцсон тэрхүү мөнгөнд дүн тань өснө гэдгийг бас мэдгүй байж магадгүй. Та 500 төгрөгөөр оролцсоо гэхэд доотлон 500-аар оролцсоо гэхэд та багахан хэмжээний мөнгө өсгөж авна. Та 500-аар 500 дахин үржин, 1000 дахин үржин, 2000 дахин үржин. Тийм болохоор ахиухан мөнгөөр оролцоод үнэхээр азтай өдрөө өөрийнхөө азна хийсэн тоог та бүхэн бүгдч энэ өдрийн азтай болох юм бол та ахиухан мөнгөөр оролцсноор та тэрхүү мөнгөө өсгөө авах боломжтой юм а. 500, 1000, 2000 дахин үржүүлэх боломжтой. За ингээд 1, 2, 3 гэсэн 3 зэргийн машин байгаа, хонжрын машин байгаа. Энэхүү 3 машин нь өөр өөрсдөө гэсэн онцлогтой. За та бүхэн азийн дугааруудыг тун удахгүй харах гэж байна. За ингээд 3 дугаар зэргийн хонжрын азийн дугаарыг бид хамтдаа харцгаая. 2, 3, 3 тэг. 2, 3, 3 тэг. 23, 30 гэсэн азийн дугаар гарч ирлээ. За ингээд та бүхэн яг энэ байрал дарааллын дагуу таны тоо таарснараа та хэднэрээр оролцсон мөнгөндүүгээ 500 дахин үржүүлэх боломжтой болж байна. За тэгвэл 2 дугаар зэргийн хонжрын машин дээр 8817 8817 8817 гэсэн азийн дугаар гарчсан байна. Ингээд таны бооцоо 1000 дахин үржигдэж байна. За тэгвэл 1-р зэргийн хонжрын машин 3296 гэжээ. 3296. За 962-ын таних тэмдгүүдийг маш сайн хараарай үзэгчтэй. 3296. За 3296. Ингээд таны бооцоо 2000 дахин үржигдэж байна. За өргөжлүүдэд 6 дэх тохирол анхаарлаа хандуулцгаая. Тэгээс сэсийн хооронд та бүхэн 6 тоо сонгохтой байгаа. 1 тооны 6 шиг байгаа. Та 22, 33, 33 ч юм уу 22, 22 гэж бас бүгдэж болно. За тэгээд та 6 тоо сонгоснороо та өөрийнхөө амьдралыг өөрчлөх 50 сая төгрөгийн азтан болох боломжтой гэсэн үг. За хамгийн ихний азийн дугаар 4 гэсэн тоо гарч ирлээ. 4 гэсэн тоо гарч ирлээ. За 2 дахь тоо гарч ирсээр та 1500 төгрөгийн азтан болох боломжтой болж эхэлнэ. За 4 дараагийн дугаар 8 гэсэн тоо гарч ирлээ. 4 8. Ингээд та энэхүү тоог 4 8 гэд бүгэлдсэн байхад та 1500 төгрөгийн азтан болж эхэлнэ. 3 дахь тоо гарч ирсээр та 15000 төгрөгийн азтан болж эхэлх юм аа. За 3 дахь тоог хамтдаа бүдрэ харцгаая. За 5 гэсэн тоо гарч ирлээ. 4 8 5. За үзэгч та бүхэн маш сайн мэдж байгаа үндэсний лотерейн 6 дахин тохиол дээр сая 500 мянган төгрөгийн азтан 2 3 тодорж байсан. За өнөөдөр тэгвэл 50 сая төгрөгийн азтан тодроосоо гэж би хүсэж байна. 4 дахь азийн дугаар 2 гэсэн тоо гарч ирлээ. Ингээд та 150 мянган төгрөгийн азтан болж байна. Таны бүгдсэн дугаар 4 8 5 2 байсан бол та 150 мянган төгрөгийн азтан болж байна. За 5 дахь тоо сая 500 мянган төгрөгийн азийн дугаар 1 гэсэн тоо гарч ирлээ. 1 гэсэн тоо гарч ирлээ. 4 8 5 2 1. Ингээд та сая 500 мянган төгрөгийн азтан болж байна. За тэгвэл 6 дахь тоо 50 сая төгрөгийн азийн дугаарыг бид хамтдаа харцгаая. За 7 гэсэн тоо гарч ирлээ. Нэг ч тоо давтагдсангүй бүгд өөр гэсэн тоо гарч ирлээ. 4 8 5 2 1 7 гэсэн тоо гарч ирлээ. За энэхүү 6 тоо та бүгдсээрээ 50 сая төгрөгийн азтан болох юм аа. Магадгүй эхний 1 тоо, 2 тоо, 3 тоо, 4 тоо зүрхэд та сүүлээсээ тоогоо бас тулган хараараа 7 1-ээр төгссөн бол 1500, 7 1 2 гэвэл 15000 гэх мэтлэн дэше өсөн явах боломжтой. Бас боломжийг олгож байгаа юм аа. За өргөжлүүлээд 1-42-ын хоорондоо та бүхэн 6 тоо сонгох хэрэгтэй байгаа. Сонгосон 6 тоо нөхөд тавцсан дээр гарч ирсэнээр та 120 сая төгрөгийн азтан болох боломжтой. 1-42-ын хооронд тоонуудыг та бүгдэд харууллаа. Тоглолтод оролцуулъя. Бидний нэрлэгдэж санснаар их гарын тоглолт гэж нэрлэгддэг 120 сая төгрөгийн азтан тодорхойд бэлэн болсон байна. За ингээд 1-42-ийн хооронд та бүхэн 6хан тоог сонгоод сонгосон 6 тоот нь байрал дараад харгалцахгүй таны сонгосон тоог энэ дээр гарч ирэхэд та 120 сая төгрөгийн азтан болох боломжтой. 120 сая төгрөг гэдэг бол амьдралаа өөрчлөх бас томоохон боломж гэж би өвдө бодож байна. 3 өрөө байрны мөн. За зарим нэлээд томоохон газар очих юм бол 2 өрөө том байрны мөн гэж хэлж болох юм аа. Хамгийн ихний азийн дугаар 26 гэсэн тоо гарч ирлээ. 26 гэсэн тоо гарч ирлээ. 2 дахь тоо 27 гэсэн тоо гарч ирлээ. 27 гэсэн тоо гарч ирлээ. Үнэхээр азна гэж та бүгдийн өнөөдөр азтай өдөр бол энэхүү 6 тоог бүгдсэн байгаа гэдэгт би итгэлтэй байна. 120 сая төгрөг эзнээ хүлээгээд байж байна. 3 дахь газрын дугаар 8 гэсэн тоо гарч ирж байна.
За үзэгчдээ дэлхийн хөгжилтэй орнууд, дэлхийн томоохон хотууд, дэлхийн томоохон гүрнүүд энэхүү нэшнл дотроо буюу үндэсний дотрооёр маш их амьсгалдаг. Яагаад гэвэл энэ хүмүүс амьдралаа өөрчлөхөөс боломжийг олж харсан байна, мэдсэн байна. 4 газрын дугаар 24 гэсэн тоо гарч ирлээ. За энэ юу хэлэх гэж байгаа юм бэ гэвэл томоохон үндэсний дотроочд, баячууд, за үндэсний дотроогоор баяжсан бүх хүмүүс маань нэг тоогоор маш олон удаа өрсөлдөж байгаа. Маш олон удаа азаа үзчихэж тэр тоо нэгэн өдөр гарч ирсэн гэж ярьдсан билээ. Тэгэхээр та өнөөдөр азтан биш байлаа гэхэд та маргааш нөгөөдрийн та нэгэн өдөр та азтан болж тэрхүү тоотой танд аз авчирч амьдралыг биелэх болно гэж би бодож байна. За ингээд 5 дахь газрын дугаар 34 гэсэн тоо гарч ирлээ. 6 дахь газрын дугаар 120 сая төгрөгийн азийн дугаар 17 гэсэн тоо гарч ирлээ. 26, 27, 8, 24, 34, 7 гэсэн тоо гарч ирлээ. 17 гэсэн тоо шүү. За 6 дахь тоо 17-гийн тоо гарч ирлээ. За ингээд бид хүн бонус тоогоо хамтдаа өгтөө авцгаая. Бонус тоо маань 29 гэсэн тоо гарч ирлээ. За эхнээс нь 26, 27, 8, 24, 34, 17, 29 гэсэн азийн дугаараар гарч ирлээ. Ингээд та бүхэн эхний 6 тоо үндсэн тоотой нэг тоогоор зөрөхөд бонус тоотой нь 29 байх юм бол бонус тоогоо орцуулаад та азтан болох боломжтой юм аа. Ингээд үзэгч та бүгдийг азийн тэнгэр өвөөсөн гэдэг тэтгэлтэй байна. Азийг атгандаа гэсэн өрөөнд дээр явагддаг. Үндэсний лотерейн төлөвлөгийн энэ дугаар өндөрдөж байна. Баяртай үзэгчтэй. Дэлхийн лотерей Монголд үндэсний лотерей